Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутагт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчлэгээ бусдад даваа бодлого болгон энэ С компани хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч Леван улсын иргэн Мигийн эд хөрөнгийг шилжүүлээ авсны улмаас С гэдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани их хэмжээний хохирол учирсан. Энэ нь шудраг өрсөлдөөний дараагаар ажиллаж байсан юм гэж хүн өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж Леван улсын иргэнийг хохироогоод тэр өөрийнх нь оруулсан барилга байшин газар гэдэг бүхэлд нь хувьдаа ашигласан энэ хэрэг одоо шүүхтэр байгаа. Энэ нэг хэсэг олон нийтийн сүлжээгээр нэлээд явсан. Энэ хэргийг одоо хэрхэн шийдвэрлэхийг бас олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Энэ Леван улсын иргэн нь Монгол улсын хууль сахиулах байгууллага мөрдөн шалах албанд өөрөө мэдүүлгээ өгье гэдэг ингээд огцчоор асуугдаад иргэний нэг хэмжлэгчээр тооцогдоод ингээд энэ хэрэг шүүхээр шийдэгдэх гэж явж байгаа.